За сайн байцгаана уу? Бүгдд нь өглөө өдөр орой минь хүргэе. Өнөөдөр бид бүхэн завилд суусан йогийн хичээлийг хамтдаа хийх гэж байна. Хамгийн түрүүнд доороо юм өндөрлөж тавиад ташаагаа өвдөгнөөсөө дээшээ эсвэл нэг түвшинд болгоод сууна. Хамгийн гол нь нуруугаа цэглээд урт болгоод мөрөө хоош нь бөгөөд доош нь чихнээсээ хоол хүзүүгээ урт толгойн оройгоороо дээшээ өндөр хоёр гараа өвдгөн дээрээ алгаар нь доош нь эсвэл дээш нь харуулж тавиад өөрт тухтайгаар хоёр хөлөө зөрвөлээд завлаад эсвэл урагшинжий гэж сууя. Хамгийн түрүүнд амьсгал дээрээ хэсэг төвлөрье. Хамраараа амьсгалаа аваад гидсээрээ дүүргээд буцаагаа дуустал нь удаанаар гаргаарай. Үргэлжлүүлэн гүнзгий амьсгалъя. Нүдээ алгуурхан нээгээд амьсгалаа аваад хоёр гарыг дээш нэг зөрөглөө. Нуруугаа урт сунгаад харц дээшээ, эрүү дээшээ. Амьсгал гаргахад баруун гар биеийн баруун талд тохоогоороо бага зэрэг нугалаад зүүн гараа баруун тал руугаа урт сунгалаа. Харц дээшээ тааз руу зүүн талын хавирганууд завсар зай гараад амьсгалаа аваад гаргахдаа биеийнхаа зүүн тал руу чиглүүлээд амьсгалъя. Дараагийн удаа амьсгалаа авахдаа баруун гараа дээш нь өргөөд хоёр гар хоёулаа өргөгдсөн байгаа. Амьсгал харин гаргахад зүүн гар биеийн зүүн талд тулаад баруун гараа дээгүүрээ давуулаад сунгалаа харц дээшээ тааз руу баруун гарын дотор талаар нь дээдлийнхаа мөрийг хоош нь ингэр цээжээ дээш нь нээгээд гүнзгий амьсгалъя. Баруун тал руугаа сунжгаа тал руугаа чиглүүлээд амьсгалъя. Дараагийн удаа амьсгалаа авахдаа хоёр гараа хоёулангийн дээш нь өргөлөө. Урт сунгаад нуруугаа бас урт сунгаад амьсгалаа гаргахдаа баруун тал руугаа эргээд баруун гар биеийн хойно баруун мөрөө хоош нь зүүн гар маань баруун хөлний гадна талд тэгнээд түлхээд цээжээ хоош нь эргүүлэх гэдгчээ харц хоошоо баруун мөрөн дээгүүр амьсгал авах бүрт нуруугаараа дээшээ өндөр амьсгал гарах бүрт хоошоогоо эргээд гүнзгий амьсгалъя. Амьсгал аваад хоёр гарыг дээш нь өргөөд биеийн төвд ирлээ амьсгал гаргахад одоо зүүн тал руугаа эргээд зүүн гар биеийн хойно тулсан хуруунууд дээр өндөр баруун гар маань зүүн хөлийн гадна талд тэгнээд харц хоошоо ингэр цээжийг хойтлын хан руу харуулах гэдгчээ. Амьсгал аваад дээшээ өндөр амьсгал гаргахад хоошоо илүү эргэж байхаар амьсгал аваад биеийн төвд ирлээ амьсгалаа гаргалаа. Дараагийн удаа биеийн төвд ирсэн байгаа хоёр гарыг хоёр тийш нь алдлаад урт сунгалаа. Алгаад илгээд хуруунуудаа салгаад бугуугаараа гадагшин дотгошин эргүүллээ. Бугуугаа суллаад эндээс баруун гараа дээгүүрээ зүүн гараа доогуур оруулаад нурууныхаа хойно хоёр гарыг уулзуулъя. Уулзахгүй ч гэж болно. Хамгийн гол нь ойртуулаад аль чадхаараа эсвэл танд уяа байгаа бол уяагаа ашиглаад уяанаасаа барьж болно. Уяа байхгүй бол оймс, ороолт гэж юу ч ашигласан болно. Гүнзгий амьсгалъя. Хоёр мөрийг хоош нь
урт сунгаад өрөнд ирж байгаа сунгалтыг мэдрээд өөрийнхөө байдаг чадлаар эндээ үлдээ. За одоо эсрэг талдаа хоёр гарыг хоёр тийш нь сунгаж байгаад хоёр талаас нь хүн татж байгаа юм шиг. За буугаараа бас хөдөлгөөн хийгээд зүүн гарыг энэ удаа дээгүүрээ давуулаад баруун гарыг доогуураа. Хүний хоёр тал ихэнх тохиолдолд өөр байдаг. Таних бас өөр гэж магадгүй. Хоёр гарыг артаа ойртуулах гэж хичээгээд уяагаа ашиглаж болно. Хоёр мөрийг сунгаад гүнзгий амьсгалъя. За хоёр гараа алгуурхнаар буулгалаа. Хоёр тийш нь алтлаад дараагийн удаа хоёр гараа уртаа алгаар нь шуугаар нь тохоогоор нийлүүлнэ. Зарим хүнийх тохоо нийлэхгүй байж болно. Биеийн онцлогоор шалтгаалаад тохоо маань мөртөө нэг түвшинд амьсгал авахад тохоогоор нугалсан хэвээрээ хоёр гараа дийлгээд хоёр далаа хойгоор ойртуулад амьсгал гаргахад хоёр гараа уртаа нийлүүлээд тохоогоо нийлүүлээд нурууны дээд зэгээр бүхтийгөөд амьсгал авлаа, дийлгэлээ, эрүүгээ баг зэрэг дээш нь хоёр гараа дийлгэн амьсгал гаргахад хумлаа, нуруугаараа бүхтийгөөд хоёр алгаа нийлүүллээ. Амьсгал аваад дийлгээд амьсгал гаргахад урдаа хоёр гараа авчираад тохоогоо ойртуулад амьсгал авлаа, дийлгэлээ, нуруугаараа хотойлоо. Аль болох нурууны дээд зэгээр амьсгал гаргахад бүхтийлөө хоёр гараа нийлүүллээ. Амьсгалаа аваад дийлгэлээ. Амьсгалаа гаргалаа. Хоёр гараа урдаа уулзууллаа. За алгуурхнаар биеийн төвд ирээд хоёр гарыг буулгалаа. За биеийн төвд ирээд хэсэг зуур амарлаа. Гүнзгий амьсгал аваад гаргая. За эндээсээ хоёр гараа ардаа уулзуулаад хурануудаа хооронд нь салаавчлаад цээжээ дэлгээд мөрөө хойш нь далаа ойртуулад эрүүгээ баг зэрэг дээш нь харцаа дээш нь цээжээ нээгээд гүнзгий амьсгалъя. Уушгаараа бүтэн бицээрээ дүүрэн амьсгалъя. Хоёр гараа суллаж буулгаад хоёр талдаа хуран дээр нүндэр урт сунгалаа. Амьсгалаа авахад баруун гараа дээгүүрээ давуулаад зүүн чихэн дээр авчирлаа. Алгуурхнаар толгоогоо баруун тал руу дараад баруун чихээ баруун мөрлөөгөө ойртуулад наагаад хүзүүний зүүн хэсгийг сунгая. Хэтэрхий хүчлэхгүйгээр өөрийгөө өвтгөхгүйгээр алгуурхан тэр сунгалтыг мэдрээ. Гүнзгий амьсгалъя. Амьсгалаа сунжгаа тал руугаа чиглүүлээд амьсгалаарай. Зүүн гар маань урт сунсан газар дээр хэвээрээ. Эндээсээ толгоогоо доош нь эргүүлээд гараа чихнийхээ артлын хонхорхой дээр шилэн хүзүүдээр авчираад толгоогоо доош нь дарлаа эрүүгээ ингэрлүүгээ ойртуулад яг энэ хэсэгт хамгийн хөшсөн суллах шаардлагатай хэсэг учраас маш сайхан мэдрэмж төрдөг. Гүнзгий амьсгалъя. Эвгүй биш, тухтай санагдах ёстой. Өөртөө тохируулаад хийгээрэй. Баруун гараа буулгаад толгоогоо дээш нь өргөөд биеийн төвд авчираад одоо эсрэг талдаа буюу зүүн гараа толгой дээгүүрээ давуулаад баруун чихэн дээрээ авчираад толгоогоо зүүн тал руу дарлаа. Зүүн чих маань зүүн мөрлөө ойртоод хүзүүний баруун хэсгээр сунж байгааг ажиглая. Гүнзгий амьсгалъя. Амьсгалаа сунжгаа тал руугаа чиглүүлээд амьсгалыг хэтэрхий өөрийгөө өвтгөж хүчлэхгүйгээр сунсан, тайвширсан, булчингууд нь суларсан мэдрэмж төрнө. Амьсгал аваад гаргах бүртээ суллая, тайвширъя. Одоо толгоогоо нүрээ доош нь эргүүлээд чихний артлын хонхорхой шилэн үзүүн дээрээс гараараа бариад
толгоогоо доош нь баруун хойд талаас нь дарлаа гүнзгий амьсгалъя. Амьсгалаа аваад биеийн төвд ирлээ. Толгоогоо дээш нь алхуурхан өргөөд хоёр гарыг буулгасан. Одоо хоёр гарыг урдаа салаавчлаад эрүүн дээрээсээ толгоогоо хоош нь алхуурхан түлхээд үгэй. Гүнзгий амьсгалъя. Хитрхий хүчлэхгүйгээр зөөлхөн түлхээд үгэй. Үргэлжлүүлэн гүнзгий амьсгалъя. Гараа буулгаад толгоогоо биеийн төвд авчирлаа. Хоёр гараа яг энэ хэвээр нь алгын дийлгээд толгооны ар хэсэгт дагдсны хойхон талд авчираад толгоогоо урагш нь алгуурхан дарлаа. Эрүүгээ ингэрлүүгээ ойртуулад хүзүүний ар хэсэг нуруугаа сунгаад энчээ гүнзгий амьсгалъя. Амьсгалаа аваад дээшээ өндийгөөд хоёр тохоогоо дийлгээд гараа дийлгээд урт сунгалаа. Эрүүгээ дээш нь цээжээ нээгээд зүрхээ нээгээд амьсгалаа гаргахтаа биеийн төвд ирлээ. Хоёр гарыг буулгалаа. Эндээс хоёр хөлийнхөө улыг нийлүүлээд эвээхэй байдал руу ирлээ. За хөлөө урагш нь эсвэл үүрлүгөө ойртуулад өөрт тухтайгаар тавиад хоёр гараа хөлн дээрээсээ барьж агаад нуруугаа урт сунгалаа. Мөрөө чихнээсээ холдуулаад хүзүүгээ урт. За энчээнээ үлдэж болно. Эсвэл амьсгалаа аваад гаргахтаа нуруугаа цэх хэвээр нь ташаагаараа урагшаа тонгоогоод эцсээ хөл рүүгээ ойртуулад урагшаа тонгоосон байдал руу ирж болно. Арцаг ташаа болон өвдгөнд хит их ачаал ирэхгүй байх ёстой. Өөрийгөө өвтгөхгүйгээр бага зэрэг сунгалт ирж байгааг ажиглаад эцээрээ дүүрэн амьсгалъя. Ташаагаа нээгээд суллаад эндээ үлдлээ. Амьсгалаа аваад алхуурхан дээш өндийгөөд биеийн төвд ирлээ. Эндээс зүүн хөлийг гадагшин дийлгээд баруун хөлийнхөө улыг зүүн хөлнийхөө гуйны дотор талд наагаад ойртуулад хоёр гараа дээш нь өргөлөө. Зүүн тал руу сунсан хөл рүүгээ баруун гараараа сунлаа. Харц дээшээ таац руу. Зүүн гар маань зүүн хөлн дээр байж болно. Эсвэл баруун өвдгөн дээр ирж болно. Харц дээшээ гүнзгий амьсгалъя. Удаанаар дээшээ өндийгөөд биеийн төвд ирлээ. Хоёр хөлөө солбоод баруун хөлөө дийлгээд зүүн хөл маань өвдгөөрөө нугалсан. Хоёр гараа дээш нь өргөөд амьсгалаа авлаа. Амьсгал гаргахад биеийнхаа баруун тал руу зүүн гараараа сунлаа. Баруун гар маань зүүн өвдгөн дээр эсвэл баруун хөл дээрээ. За зүүн хоригнууд завсар зай гараад гүнзгий амьсгалъя. Харц маань зүүн гарын дотор талаар дээшээ таац руу
Амьсгалаа аваад дээшээ өндийлөө. За хоёр хөлөө нийлүүлээд одоо гудсныхаа богинохон хэсэг рүү харж суугаад хоёр хөлөө урагшин сунгаад өсгий рүү инжийлээ. Ахар сүүлэн дээрээ биш, суудлын хоёр ярдгар хасан дээрээ суугаад нуруугаа урт сунгаад амьсгалаа аваад гарахтаа урагшаа тонгоолоо. Нуруугаараа хитрхи бүхтийхгүйгээр хоёр гар маань өвдгөн дээр ирж болно, шилбэн дээр ирж болно. Эсвэл хуруунууд дээрээ. Эндээсээ хоёр өвдгөө нуглаад гидсээрээ гуян дээрээ хэвтээ толгоогоо доош нь сул унжуулад хоёр гараараа хөлийнхөө улнаас эсвэл хуруунууд дээрээс бариад амралтын байрал дээр гүнзгий амьсгалаад үлдээ. За амьсгалаа аваад дээшээ өндийгөөд өөрт тухтайгаар доороо юм өндөрлсөн хിവэрээ завлаад суулаа. Хэсэг зуур амьсгал дээрээ төвлөрөөд биеэ мэдрээд өөрийнхөө анхаарлыг амьсгал болон бие дээрээ төвлөрүүлээд хэсэг эндээ сууя. Амьсгал хэрхэн орж гарч байгааг ажиглаад одоо бид бүхэн өнөөдөр яг одоо талархаж байгаа зүйлсээ дотроо бодоод чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлье. Өөрлөгөө бусад руу, хорвоо ертөнц дэлхий рүү чиглэсэн талархлаа чин сэтгэлээсээ зүрхэндээ хайрлаад, талархаад баярлалаа гэд дотроо хэлээрэй. За энэ хүрээд өнөөдрийн хичээл маань өндөрлөж байна. Хоёр гараа цээжнийхаа өмнө авчираад намасте. Дараагийн хичээлээр уулзцгаая. Түр баяртай.